Тэр эрх баригч биш. Хизээч эрх баригч байгаагүй. Энэ гэхдээ хизээч эрх баригч болохгүй гэсэн утга биш юм. Хэдийгээр тэр засгийн тамгыг атгсан удаагүйч засгийн хувьцаа хэдэнтэй дэнсэлж явсан юм. Сүүлийн 10 жилийн туршид сөрөг хүчний нэр дээрээс улс төр зодоглож, эрх баригчдтай ноцолдож яваа зарагч. Энэ утгаар нь тэрнийг мэрэгшсэн сөрөг хүчин гэсэн ч үннээс хол зөрөхгүй. Учир нь 2016 оноос тасралтгүй засаглаж байгаа Монгол Ардын намын сөрөг талд мань хүн л нэг бол лооцсон барьчихсан хорилж байдаг, нөгөө бол микрофон бариад дуулж байдаг, эсвэл бүр халбаг шаниг савчуулаад хашгирч суудаг байлаа. Олон намын тогтолцоотой парламентын олон ургалж үзтийн тод илэрхийлэл болж байгаа цөөн хэдэн хүний нэг бол гарцаагүй мөн. Сөрөг намын дуу хоолой сөөчгсөн үед ч мань хүний л дуу хадаж байсан. Ардчилсан нам Монгол Ардын нам хоёр өвөр түрээдэн оролцоод хүнжил доогуураа хөл гараан атгалцаж байхад тэр л ганцаараа хүний гудал сөхөд хулгай чиг бариараа гэд орилж байсан. Даанч тэрний дуудсан хулгайч нь одоо хүртэл баригдаагүй байгаа. Түүний түүх бол эрх мэдлийн тамга урайд сүйд болоогүйч эрх баригчдыг бол сүйд хийдэг тийм л түүх юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд л гэхэд 3 засгийн газар 2 улсын их хурлын даргаыг суудлаас нь унагчаад сууж байгаа нь энэ. Удахгүй ахаад нэг засгийн газрыг унгаж, урын сангаа нэмнэ хичгсэн алгаа өгчөж, ялалтаан зүүдлээд хэвтэж яваа сүүдрийн хүн. Хэдийгээр олонхийг төлөөлж засгийн эрхэнд гарч үзээгүйч олон засгийн газрын хоолойд хутга тулгаж, заримтай нь хундаг тулгаж явдаг зайтай, залтай, цацаа цалгаатай тэрнийг тамгагүй зарагч гэж тодорхойлбол зохино. Би 4 засгийн газар хоцруулсан. Мэдээж энэ дээр бас хэд хэдэн тодорхойлтууд байна л да. Би эхний 4 жилдээ бол ерөөсөө сайн хууль тогтоогч болж чадаагүй. Ягаад гэвэл нэг ч хууль батлуулаагүй. Ганцхан тогтоолын төсөл баталсан, тэр нь болохоор ардчилсан хувьслын 30 жилийн хойг тэмдэглэх тогтоолыг Эрдэнэ даргатай хамтарч батлуулж ирсэн. Сүүлийн одоо 2020-24 онд би нийтдээ 8 хууль 3 тогтоолын төсөл батлуулсан. Тэгэхээр энэгээрээ бол би нөгөө дангаараа өргөн барьж батлуулсан хамгийн олон хууль тогтоолын төсөл батлуулсан гэдгээр санаачлагтай гишүүн гэдэг ийм хамгийн сайн шагналыг би авсан байхгүй. Санаачлаг бол гаргаж ирсэн байх нь үр дүнд хүрэхин хэрэг байсан бэ? Дангаараа өргөсөн хуулиас би 8-ыг батлуулад 3-ыг 3 тогтоолын төслөө батлуулна гэдэг чинь үр дүнд хүрсэн гэсэн үг байхгүй. За би тань бэлдсэн эхний тогтуугаа задлнаа. За энэ тогтооны нэрийг Булгаачдын нам гэсэн байна. За энэ нэр томьёогууд бол та өгсөн. Одоо хэлчихсэн маш хурцаар тий. Тэгэхээр Монгол Ардын намынхан бол бас ардчилсан намд дүүрэн хулгайч байдаг гэж хэлдэг. Тэгэхээр Ардын намын хулгайчдаас ардчилсан намын хулгайчууд юугаар ялгаатай? Одоо шинэ өнгөрсөн хугацаанд мэдээж баригдсан шоронд орсон зөндөл хүмүүс байгаа. Тэр нь бол тэр төдөргүй ард түмэн мэдчихэж байгаа. Гэхдээ эн чинь 9 жилийн туршид үнэлэхгүй ялт байгаач бүх төвшөнд бүгдийг ялсан өнөөдрийн Монгол Ардын нам одоо манай ардчилсан намын тэр хулгайч нарыг бүгдийг илрүүлээд шоронд хийчих ийм цаг байгаа шүү. Тэгэхээр ер нь бол одоо мэдээж ажил хийх гэж явж байгаад асуудалд орсон хүмүүс бий. Мэдээж зарим нь аргалаад хуйлдаад өнгөрч байгаа нь бий. Гэхдээ ер нь бол одоо өнөөдрийн хүртэл тэр хүмүүсийг одоо ийм 9 жилийн хугацаанд би одоо энэ янз янзын хулгай зэлгээтэй холбож ярьж явах буцаагаад тэр одоо ардчилсан намынхнаас бариад сөргүүлээд хорчиж байгаа юм бас байхгүй байна. Тийм учраас баталгаатай баримтууд ардчилсан намынхныг эдэлж уусан гэсэн баталгаатай баримт байдгүй. Ер нь бол маш хүчтэй пропаганда юу. Өөрсдөө хулгайг даахын тулд ардчилсан нам эдэлж уусан гэдэг юм. Таач бариараа гэдэг. Ардын намынхан бол үнэхээр энэ эдийн засгийн маш их тийм өсөлттэй байж ах тэр өсөлтийг ашиглахгүйгээр энэ ард түмэнд очих ёстой тэр хөрөнгийг бүгдийг одоо эдэж ууж замбрааг өмцөм эдэж уусан тал байгаа юм л да. Анх эхлээл та нар бүгдээрээ санаж бол 60 тэрбум жидүү, концесс, тендер, ковидын улгаа, тэгэл аптекийн улгаа, ногоо автобус, янз янзын маш их юм гарч. Тэгээ энэ бүх хулгаан дээр бүгдэн дээр нь л одоо төрийн бүх одоо машин механизмыг бүгдийг нь ашиглаад, хууль хяналтынхны бүгдийг нь ашиглаад, дээрээс нь одоо
дээвэр нь болж өөрсдөө сууж байгаа л бүгдээрээ энэ одоо зохион байгуулалтаар л хулгайж ичсэн л байгаа. Тийм учраас би энэ одоо хулгайчдын нам гэж нэрлсэн л дээ. Ерөнхийдөө зүгээр ингээд хулгайчуд гэдэл нэг тийм ярьдаг штэ. Тэнгүүд энийг хулгаалсан тэрнийг хулгаалсан гэд та нэр цохоод хэдвэл ямар хулгайчуд гэдэг вэ? Гэхдээ одоо жишээ нь би та нарт нэг нүүрсний хулгай 44 их найд гэдэг. Тэрнийгээ одоо жишээ нь инквайр сонсгол явуулж байхдаа дор чондыг суулгаад 44 их найдыг хулгаас тэрнийгээ хэлэх тэр хэлж чадахгүй байхгүй. Тэгтэл намайг бас өрөвдөр шинэ та ингээд хамгийн их одоо энэ нүүрсний хулгайг ярьсан хүн, тэмцсэн хүн. Тийм учраас ирээд бас нэг мэдээлэл өгчөөрэй гэснээр сүүлдээ алга болчихж байгаа. Яг л би тэрийг баталж өгч чадах байхгүй. 20 оны 11 сараас 22 оны 12 сар хүртэл 1 тонн коксны нүүрсний үнэ $605. Ер нь бол энэ 2 жилийн дундаж үнийг авахд бол $450 байсан. $450. Гэтэл амнасаа зарж байгаа нүүрсээ нөгөө $90, $60, дээдлэн $120 байлгадаг. Үлдсэн одоо тэр $300-400 хаана алга болсон бэ гэхээр яг тэр тээвэр дээрээ холбоолаад дууссан байна. Цагаан адны талбайгаас ганц модны боомт хүртэл 29 км газар. Урд нь 3 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. 3 сая. Гэтэл тэр ковидын үеэр бөмбөлөг гэж янз янзын төвхтэй юм гаргаж ирж байгаа. Тэн дээрээ өөрсдөө машиныг тэр 3 сая явж байсан нүүрсийг тээврийг 120 сая төгрөг болгоод итгсэн байна. Жишээ нь хин нэгэн их хурлын гишүүн тэр одоо хууль хяналтын байгууллагын тэрний хамаарал өгөх нэг нөхөр цоошин одоо давхар чиргүүлэлтээ нүүрсний машиныг хөдөлж 360 сая төгрөг хөдөлж аваад 3-2 банкнд нь салиарх төгрөг банкныхын салиарх дуусаагүй байж 3-9 гээд 29 гэж мэдлээ. 3-9 тэгээд салиарх нь дуусаагүй байж 360 сая төгрөг болчихсон. Энэ мөнгө чинь бүгдээ ард түмэнд ирэх ёстой. Энийг бүгдийг одоо тээвэр нэрээр хулгайлаад бүгдийг дуусгацсан. Тухайн үед одоо ковидын өмнө 1200 машин нүүрс гардаг байсан өдөрт. Ковидын үеийн бол нэг 500 400 лөө хамгийн багадаа 400 лөө оржсэн 500 600 гардаг байсан. Тэр 500 600 машин дээр л одоо 120 сая төгрөгөөр тээвэр хийгээд тахтаар тэр 60 тэрбум 50 тэрбум өдөрт л алга болчихсон байхгүй. Яг энийг одоо төлөвлөж зурсан хүн одоо хэн эрх хөрөгчдөөс? Тухайн үеийн тэгээ бүгдээрээ л энд бүгдээрээ л ингээд жижиг сажгаар оролцоол тэгэл тэнд ашигтай бизнес байна. Энийг юусаа ингээд жирийн иргэдээс булааж аваад тэр хууль хяналтыг ашиглах хөөж зайлуулсан мард өөртөө л эзэн сууцсан. Эзэн биетэйгээр одоо шүүмжлэл бид нар бол одоо яг улс төрчдөөс нэг юм анзаарахад бол шүүмжлэл байнга хэлдэг, байнга хэлжсэн, ярьжсэн гэлдэг. Яг нэр оноогоо хэлэх тийм одоо зориг жоон байдаг юм л гэж хараа. Ер нь бол бүгдээрээ оролцсон. Энэ сэдв бол яг саяны сэдвийн үргэлжлэл байна л да. Эсвэргээрээ яг хэдийгээр 9 жил засагласан хулгайчдын нам гээд Монгол Ардын намыг нэрлэж байгаа боловч яг хамтрагч нь ардсан нам. Өөрөөр хэлбэл миний сэдв манан гэдэг сэдв. Тэгэхээр энэ манан гэдэг ойлголт бол та юу хэлж байгааг ойлгож байгаа үзэгчид ч мэдчихэж байгаа тий. Тэгэхээр яг одоо манан сарнсан байгаа юу? Хэвэр байгаа юу? Өнөөдрийн хувьд бол бид нар хамтарсан засагт байхгүй. Өнгөрсөн хугацаанд 1 жилийн хугацаанд оюутны засгийн газар хамтарсан. Энэ хамтлагтаа бас нэлээд олон том төслүүдийг хийж хэрэгжүүлэхин төлөө зүтгсэн. Та нар санаж байгаа бол ардсан намын хідэн сайдл ажил хийх юм да гэдэг ийм яриаг хөрөө энэ улс төр дотор маш их явсан. Ялангуяа бизнесийн дотор. Тийм учраас энэ саяын одоо хамтарсан засгийг огцруулж ардсан намын гишүүдийг хөөж явуулах нь бол Монгол Ардын намын бас тодорхой стратеги бодлогын түрээнд хийгдсэн гэж би харж байгаа. Сайн яваад хахаар. Тэгэхээр цаашдаа бол манай энэ сонгуулийн энэ тогтолцоо пропорционал систем дээрээс нь 126 болгосон энэ асуудал бол цаашдаа аль нэгэн нам хэтэрхий олонхоор ялж чадахгүй юм байна. Өнөөдөр Монгол Ардын нам 68-аар ялсан боловч 31-37 болж хуваагдчихад өөрсдөө засгийн газрыг огцруулж байна. Дахиад гарсан засгийн газраа 100 өдрийн дотор огцруулж байна, тийм ээ.
Энэ зүйл чинь бол ер нь бол цаашдаа бас энэ сонгуулийн систем, энэ пропорционал систем, энэ улс төрийн нөхцөл байдал бол цаашдаа өргөлж хамтрахаар ийм нөхцөл байдалд оруулж байгаа. Тэгэхээр манан гэдэг нэр өөрөлдвөл одоо энэ хуйлддаг, луурддаг гэдэг ийм утга агуулга шууд одоо бий болчлоо шүү дээ. Тэгэхээр энийг арилгахын тулд цаашдаа энэ улс төрд явж байгаа хүмүүс илүү энэ улс орныхоо эрх ашигыг бодсон тийм шийдлүүдийг яг тэр одоо ард түмний төлөө гаргадаг тийм байж ажил энэ манан гэдэг муу нэрнээс алах байх. Тэгэхээр хамтарсан засгийн үед манантай байж байгаад одоо дангаараас эхэлж байгаа бот манан сарнитсан ч юм уу манан багтай байна гэсэн үг одоо ер нь Мэдхгүй одоо хүн ман гэж нэрлэмээр л болчиход байна л да. Тэгээд тэргийг одоо яаж эвтэйхээ оруулах юм би Одоо бол арчилсан нам бол ан ман болчиход байгаа гэсэн үг үү те. Юу та болохоор яг мананг бол жоохон эерэг талаас нь эерэг өнцгөөс нь тайлбарлаад байна л да. Өөрөөр хэлбэл том төслүүдээ бодлогын одоо том шийдлүүд гаргахын тулд зайлшгүй хамтарч ийсэн. Тэрийг манан гэж нэрлэдэг байгаа маа гэд. Яг манан гэдгийн тодорхойлолт нь бол өөр л дөө. Өөрөөр хэлбэл зүгээр яг хоёр өөр одоо нэртэй. үзэл бодол. Тий, өөр нэртэй болохоос биш яг нэг одоо эрх баригч. Нэг одоо хуйлдааны засаглал яваад байна, тогтолцоо яваад байна гэдэг ийм зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр яг энэ манангийн сөрөг утгыг та ер нь яг одоо улс төрд удаан явсан энийг яг хөндлөнгөөс нь дотор нь харж ирсэн үний хувьд яг алтаатай одоо юу гэдгийг буруу байсан зүйлүүдийг нь ил тод яриач. Яг 12-оос 16 онд бол хамтарсан. За яг 8-аас 12 онд бас хамтарсан. Тэгэхээр энэ дээр мэдээж асуудал гарсан байгаа. Сая одоо би бол өөрийнхөө бас энэ мэдээлэлд ойрхон байгаа энэ үеийнхээ саяын хамтралыг харахад бол 14 мега төсөл чинь хэрэгжүүлнэ гэдээ дайрлаа шүү дээ. Энэ усан тийм 14 мега төсөл гэдэг чинь 1 тэрбум доллароос дээш төслүүдийг хилдэг. Тэгээ одоо сүүлийн үеийнхор бол 4-5 тэрбумаас дээшийг хилдэг болцсон. Тэгээ 14 мега төслийг хэрэгжүүлээд явна гэдэг чинь манай одоо сайд нар бол эн чинь бол бас бүтэхгүй гэдгийг хэлж лээсэн байл л. Тэгэхээр энэ дээрэс нь төсвөөрөө тийм ээ. Хөрөнгө оруулагч нь гаднаас орж ирэхгүй, хамаг хөрөнгө оруулагчаа хөөцдөг. Ийм одоо засаглалтай ийм оронд бол хөрөнгө оруулалт орж тэр мега төслүүдийг хийхгүй. Гэтэл тэр мега төслүүдийг юугаар хийх юм бэ гэхээр ихэнх нь бас төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэхээр манай эдийн засаг даахгүй байхгүй. Тийм учраас энэ сүүлийн хамтралын бас алдаа бол тийм ээ. Хэтэрхий даахгүй нохоо булуур хоно гэдэг лөө. Тэрнтэй адилхан хэтэрхий их тийм ганган харагдах тал руугаа хэтэрхий. Тийм хэтэрхий одоо ингэ гоё ярих сайхан одоо зүйл ард түмнийг итгүүлэх тийм ээ. Энэ зүйл рүү хэтэрхий явж тэрнийхээ ард гарч чадаагүй бас болж энэ асуудал нэлээд одоо хүндрэлт бий болгосон гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ манан гэдэг бол нэлээд улс төрийн нэлээд холоос явсан одоо үзэгдэлтэй. Тэгэнгүүт анзарч хахад бол нэг том одоо булгай ялгаа гэдэг юм уу нэг том одоо зүйлийг хийхийн тулд нөгөө сөрөг хүчнтэйгээ одоо ирэх шиг тохирдог. Тийм том төслийн уулахын тулд нөгөө талаа амын хаана гэдэг чинь тэгэл хамтарч ажиллаа. Одоо тэр сая яг энэ хэлдгээр 14 мега төсөл төр дарцсан нам нүдэ аних хэрэгтэй болчихж байгаа учраас хамтарсан болох гэдэг байхгүй тий. За мантай холбоотой дараагийн асуудал ман ханиахад арцсан нам ханиад тусдгаа гэдэг нэг юм хэлц байгаад бүр хэлц ман найтайхад тий. Энэ та яг юу гэж бодлоо? Үнэн шүү дээ. Яагаад Ер нь бол Монгол Ардын нам аливаа нэг асуудал гаргалаа гэхэд ер нь бол өнгөрсөн 11 9 хүнтэй парламент байлаа тийм манайх 9 хүнтэй 16-аас 20, 20-оос 24-нд 11 хүнтэй байлаа. Одоо ч гэсэн ингээд 42 цөөнх байж байгаа. Тэгэхээр одоо Монгол Ардын намын ханиахтар яадаг вэ гэхээр манай намыг эхэлж дотор нь хагалгах тийм ажил хийдэг. Ингээд ерөнхий сайд нь өөрөө хамтран авчиад намын хуралдрыг хийгээд яриад одоо шийдвэр гаргуулж байгаа шээ. Уртлынхтар бол тэгэл Батцандан бол Мурат энтрээд салгаад аваа явчихна. Дотор нь тэгэл одоо манай 2020-с 24 онд чинь бид нар бүлэггүй болгоод тийм ээ. Бүлэггүй болгоод ингээд хоёр хуваагаал ингээд бүтэн жил шахуу явуулсан. Иймэрхүү асуудлыг бол Монгол Ардын нам бол аргун хийдэг. тэгэхээр тэр Батцандан бол дотрын байгуулсан шинэ нам Монгол Ардын намын төрүүлсэн нам гэж хэлэх гэж байна да. Хинхэн бол Ардсан намын саналыг хуваах.
яг ийм одоо зорилготой байгуулагдсан намууд гэж би үздэг. Тийм ч учраас одоо өнөөдрийн олон намууд бол яг одоо иргэний зориг нам ч юм уу, хүн нам ч юм уу тийм ээ. Баруун гинтхэн одоо хүн нам зүүн үзэл баримталтай байж байгаа нэг өдрийн дотор тийм баруун төвийн нам болцсон байж байгаа шишээ. Энэ бүх зүйл чинь юуг харуулж байгааг нь ардсан намын тэр баруун төвийн үзлээс л одоо саналын зулгааш хуваах ийм л зорилготой Монгол Ардын намын төслүүд юм аа. Яг танай намын ялагдсан гол шалтгаан юу байсан бэ? Таны харж байгаа. Хой өдөрлүүд хитрхи Монгол Ардын намтай ойрхон байж тэднээр асуудлаа шийдүүлж намынхаа тамга болон дүрмээ бүртгүүлж намын дарга бүртгүүлсэнтэй холбоотой. Тийм учраас бас энэ нь одоо барьцаа нь гарахгүй тодорхой хэмжээний яриаг өөрөө байсан гэж би үздэг учраас энэ олон сайхан залуучуудыг тэр залуучуудын хүссэн тойрог дөрөнд дэвшүүлэхгүй ч юм уу альсвал одоо юу гэдгийг чадваргүй нэр дэвшигчийг дэвшүүлэх замаар Тэр нь бөхөр бол одоо Монгол Ардын намын эрх бүхий нэр дэвшигч амлж аваад ам тавьж гисэн. Бусдаар бол 2024 онд бол манай нам бүрэн ялах нийгмийн хүлээлт бол байсан. Нийгмийн хүлээлт байсан. Тийм их хулгай хийцэн тийм ээ. Нүүрсний хулгай гэхэд тийм асар хулгай хулаан цагаан тийм хуучин автобусыг хэдэн зуун сая төгрөгөөр ингээд шахаад ингэж нийгмийн уур уцаар бий болцсон байж байгаа. Энэ нам ялж чадахгүй нэг чинь бол хитрхи их ардын намтай манай өдөртгүүд өөр төрөйд орсон боссон л гэж ихэнх гишүүд үздэг. Тухайн үед нь одоо нэг тасан зогсоох эсвэл одоо Харж ирсэн юм да. Одоо мэдчихсэн да. Ийм мэдээж одоо yan чин сонгуулийн тактик бол урд нь хүн болгоно хэлэхгүй шүү дээ. Хүн болгоно. Сонгуулийн үед бол өөрмөц тактик гаргаж яад бас бодсон стратеги энтер байдгийн бол тэрнгээл хийх байх гэж бид хүлээсээр байгаа бид нар сонгуулиад дууссан. Тэгэл одоо яг сонгуулийн өмнө бид нар одоо жишээ нь сонсч лээсэн. Одоо их тэнгэрийн уушур галт гэдэг тий. Одоо лууган тамир дарга их тэнгэрт одоо манай хатаа уулзаад ингээд ийм мэдээлэлт байсан. Тэгэхээр тэр мэдээллийг та жишээ нь сонсоогүй юм гэж. Би ер нь бол яг ийм хүн би үздэг. Ачаалал. Тэгээ огт оролцдоггүй улаасаа намайг өрдөгчгүй. Улаасаа миний улс төрийн явуулж байгаа бодлого бүх зүйлийг бүгдээрээ Монгол Ардын намынхан мэддэг учраас альва нэгэн тийм нам дотор хуваах моох тийм юм дээр бол тэрдэргүй энэ оролцгүй гэдгийг мэддэг учраас намайг өрөхгүй л дээ. За одоо цогтгэрэл даргын үед одоо энэ яг саяны одоо өмнөх даргуудын Монгол Ардын намын халаасанд ордог, тохиролцоонд ордог энэ асуудал ер нь бол гайгүй байна гэж таадаг юм чинь. Тэгж хэлээгүй. Тий одоо 42 гишүүн гайг болцсон гэдэг гэж манай яриад байгаа шүү дээ. Ардсан намын дарга бол үнэхээр одоо хитрхи их хуваагдсан одоо энэ шин залуу үе дээрээс нь одоо устраас гарч байгаа гарахгүй шинээр орж байгаа ингээд олон одоо тэмцлийн үр дүнд бас намын дарга нараас сонгогддог. Сая бол одоо үнэхээр одоо ямар нэгэн одоо асуудалгүйгээр яг мэтгэлцээний зохион байгуулад тэр хуучны тэр нөхдүүд энд илэрхий оролцохгүйгээр намын даргын өрсөлдөөн болж явсан. Тэгээ энэ дээр бол манай намын дарга бол өмнөлхөө олонхын одоо саналыг авч намын даргаараа сонгогдсон байгаа. Тийм учраас энэ одоо цогтгэрэл даргад итгэл бол манай нам дотор бол маш өндөр бий. Ер нь бол цогтгэрэл дарга бол өөрөө их зарчимтай, өрсөлдөөнтэй байж чадна гэж би итгэдэг. Сая Монгол Ардын намын одоо энэ дотоод тагралын том зодон биш үү? Энэ дээр танай намын дарга яг сөрөг хүчний байр суурьтай байж чадсан уу? Энэ хүмүүс андараад байх шүү. Манай намын бүлгийн шийдвэр орсон. Тэр бүлгийн шийдвэр дээр засгийн газрыг зохицруулна, их хурлын даргаыг зохицруулна гэсэн ийм шийдвэр орсон. Устрын шийдвэр орсон. Устрын шийдвэр орсон. Тэгээ энэ 42 гишүүнээс засгийн газрыг огцруулахад нэгэн хүн дэмжиж санал өгсөн. Бусд нь бүгдээрээ огцруулна гэж өгсөн. За нэг 4-5 хүн байгаагүй. Олон санаа бодолтой энэ ардсан нийгэм тийм ээ. Олон санаа бодолтой. Дээрээс нь Монголын хүн ам цөөхөн. Тэгээд найз нөхдүүд энэ хоёр намд найз нөхдүүд ойрхонтой тийм ээ. Нэгээ мэддэг таньдаг ийм хүмүүс байгаа. Тэгэхэд чинь 42 хүнээс нэгхэн л
одоо бүлгийнхаа эсрэг шийдвэр гаргаж яах гэдэг чинь энэ ардсан нам энэс илүү яаж юм нэтэлтэй байх юм бэ? Таарийн ярьж байгаа агуулга нь болохоор энэ ардсан нам хуваагчаасаа гэсэн юм агуулгатай байгаа. Яг та нэг түрүү Би бодит тоо ярьж өмнөх удирдлагууд ардын намын улсын тоглоомд ингээд орсноос болоод ялагдлуулсан гэд хэлсэн шүү дээ. Тэнгүүд согтгорол даргын хувьд бол ялгаагүй санагдаад байгаа байхгүй. Тэр үед юу гэж одоо сонсогч ирсэн бэ гэхээр согтгорол дарга бол одоо хоёулангийн огц зурлан гэдэг дээр улс төрийн шийдвэр гарсан. Ингээд явсан. Бүрүүдэрч гишүүний хувьд болохоор заавал одоо юу гөхгүйгээр яг тэрэн дээр бол зарчмын хувьд согтгорол даргахтаа жоохон зөрчилдсөн гэдэг ийм яриа гарч ирсэн. Тэгэхээр үр дүн бол чухал юм аа. Үр дүн чухал юм аа. Хамгийн гол нь тэр 40 гэдэг 42 гишүүнээс нэгэн гишүүн засгийн газрыг хамгаалж конвертарсан. Амар баясгалан хамгаалж нэгэн гишүүн конвертарсан. Үдсэн бүх гишүүд нь нэгдмэл байр суурьтай байсан Бүлгийнхаа шийдвэр багсан. Эн чинь тэгээд талд гарсан тухай асуудал ерөөсөө биш шүү дээ. Гэтэ таны хувьд яг хувь бодол бол яг саяны асуултанд гарсан шиг одоо эрх баригчдын ялж байгаа талтай нь нийлж тоглох хэрэгтэй гэдэг байр суурь юу нэг хичээ талд юм уу те? Гөө би ер нь улсаал огцролтой. Тийм учраас надад тийм талд нь гарах тухай асуудал ерөөсөө хоёулангийн лавстрал нэгдэг байр суурь. Одоо юу гэдгийг тэр 16-ны өдөр чинь нөгөө нэг булган төвч эрц бүрдүүлэх баах юм боллоо шүү дээ. 16-ны өдөр болоод 17-ны өдөр эрц бүрдээд 10 цагт бүрдсэн тийм үү? Би тэгэхэд одоо тэн дээр чинь хүмүүсээ эрцээ бүрдүүлэхгүй янз янз болоод ингээд явлаа шүү дээ, тийм ээ? Аль намд. Тэгэхэд би 9 цагтаа хороол бүртгүүлсэн. Хулгай хийсэн намтаа тэгж эвлэрээд байж болохгүй шүү дээ, тийм ээ? Энэ миний зарчим. За дэмэ сэдвээ хараа. Тий хаагцсан. За би дараагийнхаа тогтоог татлнаа. За энэ загалмайлсан эцэг гэдэг нэртэй тогтоо байна. За ингээд авчих. Та элбэгдэрч ерөнхийлөгчтэй одоо ямар холбоотой байгаа юм? Ер нь бол хай нэг одоо ярьдаг. Тэгэл Хамгийн сүүлд хизээ холбогдож ярьсан. бараг жил болж байгаа. Ямар асуудлаар ярих уу одоо сүүлд холбогдоод ярихдаа? 100 жилийн зэрэг сумын 100 жилийн аваад талаар л байсан. Бүрүүдэрч гишүүн чинь элбэгдэрч одоо ерөнхийлөгчтэй нэг нутаг тийм ээ, нэг сумын. Нэг сумын Энэ асуулттай сэдвтэй холбоотойгоор асууж гэж бодож байна. Та ер нь улс төрд анх яг яаж орж ирсэн? За энэтэй холбоотойгоор ер нь бол улс төрд хөтлсөн 9 өмнөд элбэгдэрч гэж хэлдэг. хизээч байгаагүй. Зэж байгаагүй. 2009 оны 1 сарын 1-нд төрийн албаны тухай хууль хэрэгжээд тухайн үед тэрнээс өмнө бол намын гишүүн төрийн албаагч байж болдог байсан. Төрийн албаагч намын гишүүн байж болдог байсан. Тэгээ 1 сарын 1-ээс аль альнийгаа сонгосон. Тэгээ нийтдээ 16400 намын гишүүн төрөө сонгоод төрлөгөө орсон. Монгол улсын хэмжээнд 21 хүн төрөө орхиод намаа сонгосон байдаг. Тэрний нэг нь би төрөөсөө гарсан. Тэгээд 9 сард гэхэд би Ховд аймгийн Ардсан намын дарга болсон байсан. Намд хэсэд 3 жилийн дараа. Би 92 оны гишүүн шүү дээ. Тэгээ энэ намд өрсөлдөхөд бол тухайн үед их хурлын гишүүн манай Ховдын Гартүгийн баяр сайхан одоо төвөөс ирж өрсөлдөж байсан. Намын даргын тухайн үед илбэг дурж дарга байсан байх. Би тэнд ялж байсан. Тэрний одоо 3 жил би зүтгээд Ховд аймгийн Ардсан намыг анх удаага орон нутгад ялуулсан. Тэгээ тэрнийхээ үр дүнд нааша Улаанбаатар хотод ирсэн. Бас манай намч гэсэн ялцсан байсан учраас би бас ажил төрөл хайсан. Тэгээд тухайн үед бол Баттал ерөнхийлөгч хүнс хөдөлж хүн сайд байсан. Тэрний дэд сайд бол яг би элбэг дурж ерөнхийлөгчдөр орох чадахгүй гаргажсэн. Тэгээд би тухайн үед нэг арчлал гэж клуб байсан. Тэр клубын бас 2 сайдтай тэрний нэг нь Тэмүүжин сайд дээр ороод тэгээ би гадаадын яриатын дарга болжсэн. 16 онд өөрийнхөө хүчээр их хурлын гишүүн болсон. Тэрнээс хойш өнөөдөр хүртэл явж байгаа. 12-оос 15 оны хооронд би гадаадын яриатын даргыг нэр төртөө хийсэн. Тэгээд намайг ингээд бас тодорхой хэмжээгээр элбэг дурж ерөнхийлөгчтэй холбох тухай ярьдаг. Би та бүхэн 9 жилийн туршид миний хийсэн, илэрхийлсэн тэр бүх зүйлийг бүгдийн шүгөөд үзэхэд
хин нэгэн хүний үгээр хэлсэн нэг ширхэг зүйл байхгүй. Энэ өөрийнхөө зам мөрийг би улс төрд өөрөө тогтоож яваа. Хин нэгэнд хүн дээр хаягилчаад тэргээр одоо нүдэх ийм сонирхол бол одоо эрх баригч нарт байгаа. Тэрний үзүүрт нь бол сэтгүүлч нар бас явдаг. Ардсан намын үйл хэрэг ардсан намыг одоо тухайн үед одоо мандаж одоо юуж явах үед те одоо хүчгүүдэж уруудж явах үед ер нь яах вэ? Энэ намыг ер нь яаж одоо өөрчлөхөөр шинжлэх вэ гэдэг талаар ер нь зөвлөж ярьжсэн үү? Үгүй. Би ер нь бол тийм намын удирдах дээд албан тушаалд байхгүй байж байгаа. Сая харин их хурлын дэд дарга болоод албан тушаалаараа л нэг юм орлоо. Та ер нь яг ардсан намд маш олон яг Монгол Ардын намыг бодвол нээлттэй олон фракцуудтай. Ил одоо тий. Таны одоо фракц гэвэл та аль фракц та ярьдаг? Би ер нь бол 2009 онд хамгийн анх бид нар Гантөмөр гишүүн, Тэмүүжин гишүүн, Талигаач Батчимэг гишүүн бид нар нийлээд нэг ардчлал гэж клуб байгуулчихсан. Тэгээ нэг хин одоо олон үзэхтэй л одоо их давм болдог байлаа шүү дээ. Тэгэхэд одоо хамгийн анх байгуулагдсан 18 үзэхээс 7 нь одоо ховдын үзэхээ бүрдүүлээд тийм. Тэгээ энэ нэг ардчлал клубыг байгуулжсэн. Тэгээд тодорхой хугацаанд бид нар үйл ажиллагаа явуулж 12 он хүртэл амжилттай явж 2 сайттай тэгээд дээрэс нь бас олон одоо идэвхтэй гишүүдтэй болсон. Тэгээ 16 онд ардсан нам ялагдангууд манай нэг ардчлал фракцыг моон санаачлах гэд нэгтгэцээ. Тэгэнгүүт нэг хэсэг залуучууд тэр моон санаачлалд орохгүй гэд үлдсэн. Тэр үлдсэн залуучууд өнөөдөр Мондэ гэд фракцыг байгуулсан байгаа. Манай Мондэ фракцд одоо Батцуур гишүүн, Бямсрын гишүүн, одоо Муслмаа, Тэмүүжин гишүүн гэх гишүүдтэй тэгээд бас нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм фракц. Ийм яриа байдаг байхгүй. Гадаад хэрэг харьяатын дарга байхдаа нэг албан тушаалын иргэд нэр холбогдоод та тэгээд ард нь одоо жишээлбэл загалмаас эцэг байгаа болохоор тэр таны бүх асуудлыг цэвэрлэж зэгцэж өгсөн гэдэг тийм яриа байдаг. Инээдтэй хэрэг байна. Тэгэхээр ер нь бол би гадаадын яриатын дарга байж байхдаа нэгч гадаадын хөрөнгө оруулагчийг албадан гаргахгүй гэдэг байр суурьтай байгаад гаргаагүй. Тэгээд тийм учраас тухайн үед бас хуулийн хяналтынхны бас оролцоотойгоор олон хүний одоо эд хөрөнгийг булаах ийм сонирхол байсан юм шиг байлаа. Тэгээд тухайн үед хууль зүйн сайд байсан. Нэг хүн прокурорын дарга байсан. Прокуророо баздаг, цагдаагаа хууль зүйн сайд цагдаагаа баздаг тийм ээ. Дээрээс нь таниулын ерөнхий газрын дарга байсан. Хуучин АТГ-г баздаг. Энэ хоёр нөхөр нийлж байгаад миний ажлыг булааж авсан. Дөрөлгөж хурц өгдөг хоёр. Булааж авсан. Би тэрнийх нь эсрэг тэмцсэн. Тэр хүмүүсийг хинтээ орхино та нар бас мэдчихэж байгаа. Ер нь бол миний өнгөрсөн хугацаанд устрын тэмцэлд бол өгж үнэтэй байсан. Тийм учраас тэд нар үйл хөдлөх нэг одоо хачин энэ тентээс нэг хэдэн сар мөрдөж нэг хачин юм гаргачаад тэргээрээ надыг бас дарамтлах гэж оролцсон учраас би ажлын хүчээр шалгуулсан байсан. Өнөөдрийн хонглын систем тэр үед байсан л та яг л ялгаагүй дөрөн дөөр байсан болохоос шүү дээ. Тийм учраас шалтгааныг ойлгох хэрэгтэй. Ер нь бол хиний эсрэг тэмцнийг та нар бүгдээ тэндээс харж байгаа. За ми сэдвдээ хариултаа авлаа гэж үзлээ. За ер нь яг таны үзэл бодлыг асууя. Элбэгдэрж гэдэг хүн одоо улс төрөөс яваад явцсан ба удаж шүү дээ. Тэгэхэд одоо ардсан намч тэр Монгол Ардын намч тэр энэ хүннээс ерөнхийдөө нэг тийм нэг мангаа юм шиг тийм ээ. Ерөөсөө эргэж улс төрд орж ирж байгаа ирэх юм шиг эсвэл одоо гар хөлн улс төрд яваад байгаа гэдэг ийм ойлголт мессеж маш их байгаад байгаа. Энэ тал дээр ер нь та яг юу гэж боддгийг. Одоо та надтай холбож ярих гээд байна. Тэгэхээр би өнгөрсөн хугацаанд Монгол Ардын намын зүгээр үзэл бодлоо Монгол Ардын намын хулгай зэлгийг болохгүй байгаа бүх зүйлийг шүүмжилсэн. Би энэ хугацаанд эдгэртэй нийлж хөвөлдсөн нэг ширхэгч хуйлдаан байхгүй. Тэгэхээр би одоо хэн нэгний үгээр ерөөсөө устар хийдэг гэсэн. Хаацсан сэдв яриад байна. За чи дараагийн сэдвийг даршил. За. За миний дараагийн сэдв ялын тогтоол гэж байна. Энэ нөгөө түрүүн танилцуулгын юм дээр бас онцгдсон сэдв байна л да.
Та ер нь яг хэдэн засгийн газрыг хэдэн сайдын ялын тогтоолыг уншсан бэ? байдлыг нь уншсан бэ? За эхнийх нь бол Жэрдэнэт, дараа нь Хүрс сүх. Дараа нь Хоёр. Оюун Эрдэнэ, тэгээд Зандан Шатар. Одоо уншиж байгаа. Зандан Шатрыг би сая өгцруулахтаар дарцсан шүү дээ. Сая 11 сарын 17-нд тэгээд 4 байхгүй. Юу нь бол 3. Тэгээд өгцруулахтаар дарсан. Гэхдээ тэр үндсэн хуулийн цэцэн асуудал чинь Зөв. тэдний өөрсдийнх нь асуудал шүү дээ. Цэцэн шийдвэрийг ингэж гарна гэдгийг та мэдчихсэн үү? Би мэдэхгүй. Тооцоолохгүй яг цэцэдүүд итгэжсэн. Гэхдээ ер нь бол одоо цэцэн шийдвэрийг бол хоёр талтаа тайлбарладаг. Аль нь хүлээж авах боломжтой. Тийм учраас энэ засгийн газрыг бол огцорсон засгийн газар л гэж үздэг. Энэ олон засгийн газрыг олон огцруулах нь таны хувьд энэ одоо яг тийм гайхуулах гавьяа мөн үү? Хулгай хийж байгаа засгийн газрыг огцруулах нь миний гавьяа. Миний гавьяа болохгүй байна. Өнгөрсөн хугацаанд энэ одоо олон асуудлыг гаргаж ирсэн Монгол Ардын намтай тэмцэл хийх нь сөрөг хүчний үүрэг шүү дээ. Тэгээд зөв зүгээр байсан засгийн газрыг би огцруулна гэхгүй шүү дээ. Зөв зүгээр засгийн газрыг огцруулж яах гэдэг чинь Монгол Ардын нам өөрсдөө дотроо болохгүй байна гэж огцруулж байгаа шүү дээ. Тэгээд тэн дээр нь одоо сөрөг хүчин байж би та нарын талд огцруулахгүй өгсөн явж байгаа тийм сөрөг хүчин байхгүй. Тийм учраас төр одоо шинэ 65 та 67 та 68 та жил тийм ээ. Энэ олон одоо үнэхээр олон ялж явахдаа өөрсдөө засгийн газрыг огцруулна л гэж орж ичсэн шүү дээ. Тэгэхээр энэ төр докторгүй байх тэр шалтгаан чинь тэдний л асуудал байхгүй. Би тэн дээр нь сөрөг хүчний хувьд конопод орж ирсэн. Тэгэхээр энэ сэдв маань ялын тогтоол гэж байгаа учраас тухайн засгийн газруудыг огцруулах одоо гин буруу гэдэг юм те хамгийн том одоо шалтгаан үндслүүдийн та хэлж. Одоо жишээ нь Эрдэнэтийн засгийн газар, Өөрөөсгийн засгийн газар, Оюун Эрдэнэ. Яг Өөрөөсгийн засгийн газар бол тавчтай хөөхний асуудал гарсан. Тэр шалтгаан ихээсээ шалтгаан байсан л та. Тэр чинь дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх тийм одоо стратеги л байсан. Технологи байсан. Эрдэнэтийн засгийн газар бол үнэхээр одоо 60 тэрбумын хэрэг энэ төр гэж зөндөө асуудал. Өөрөөсгийн засгийн газар таарчсан жидүүгийн асуудал байж байна. Сая Оюун Эрдэнэ засгийн газрын үед ч одоо ингээд 5 жилийн туршид ажиллахдаа тэр их хулгаанууд чинь хажуугаар нь гараал байлаа шүү дээ. Өнөөдрийн засгийн газрын огцруулах хамгийн том шалтгаан ямар шалтгаан? Өнөөдрийн засгийн газрын огцруулах шалтгаан өнгөрсөн хугацаанд одоо ингээд 100 гаруй хоног одоо юу гэдгийг бараг хагас жил болчлаа тийм ээ. Хагас жилийн хугацаанд энэ одоо засгийн газар энэ өнгөрсөн хугацаанд энэ хулгай ловөр хийсэн тэр бүх хүмүүстэй тэмцэн л гэж харж байна. Тэмцэхгүй байгаа. Тэмцэхгүй. Энэ бол гол шалтгаан. Дээрээс нь яг одоо бүхэл бүтэн намрын жуулганд оршоод зөвхөн төсвөл батлаа. Бусд нь бүгдээрээ дарга нарын асуудал шийдлээ шүү дээ. Бид нар энэ чуулганаар ийм асуудал хилцсэн гэж ярих ч байгаа болохоос ус тэрнийгээ батлах. Томилгоотой л зурлаа. Томилгоотой л зурлаа. Тийм учраас энэ ард иргэдийн төлөө бас тодорхой ажлуудыг хийгээгүй шүү дээ. Тийм учраас энэ огцор шалтгаан болж байгаа. Мэдээж түрүүний нөгөө 11 сарын 17-нд хоорондын зодолтоо тийм ээ. Өөрөлдвөл тэр намын даргийнхаа хооронд төлөө хийсэн тэр тэмцэл нь намыг нь тест дундуур нь хуваагаад тэр одоо асуудал нь огцор шалтгаан болж ирж байгаа. МСС-ийн засгийн газар яриад байгаа шүү дээ. Энэ дээр таны версүр. Би одоо тэр мэргийн сайн мэдэхгүй юм байна. МСС-ийн засгийн газар одоо тийм холбоо өсөлтийг сайн мэдэхгүй. Гэтэ бол энэ засгийн газрыг аль хэдийн огцорсон засгийн газар гэж үзэж байгаа тийм ээ. За сэдвээ хаана? За нохой гинэ. Та өөрийгөө нохойтой зүрлжсэн нэг зүрлэлээ санаж байгаа тий. 100 дэг нохой гэдэг. Тий. Та өөрийгөө тодорхойлсон тий. Үгүй би 100 дэг нохой шиг л байна гэсэн. Би өөрийнхөө тэмцсэн тэр тэмцлийнхээ араас тултаа явна л гэж тэр санаа агуулгаар л гэсэн баг. Яг 100 төрлийн нохой юм уу? Эсвэл 100 байгаа юм шиг айлгадаг төрлийн нохой юу? Аль нь? Ер нь 100 байгаа л өнөөдрийг хүртэл би өнөөдөр Монгол Ардын намынхан натаа нэг юм ярьдаггүй шүү дээ. Өөрөлдвөл миний 100 тэдний одоо хонгонд хүрдэг учраас л
ийм байгаа гэж бодож байна. Харин ч эсрэгээрээ үнэхээр зуудаг одоо тэр гимор учруулдаг байсан бол одоо таны эсрэг маш олон акцууд явах ч юм уу тий. Гэтэл тэгэхгүй байгаа нь жишээ. Харин эсрэгээр нөгөө гим хор учруулахгүйгээр ерөнхийдөө нэг жоохон анхааруулга дохио өгөх байдлаар хуцдаг ч гэдэг юм уу нэ. Тийм утгаараа биш. Яг зуугч байгаа юм шиг тий. Тэгээд өнгөрсөн хулгаанд өнгөрсөн хугацаанд одоо эдний бүх хулгааг нь ард түмэнд ил болгож өглөө. Ярьлаа. Тэр бүх зүйлийг нь одоо иргэдийн мэдэх хэрхэнд хүргэж өглөө. Төрийн эрх барина гэдэг чинь одоо мэдээж бүх шатанд одоо засаглалыг хэрэгжүүлэх тухай асуудал тийм ээ. Гэтэл одоо бид сөрөг хүчинд юу байгаа юм? Микрофон л байгаа шүү дээ. Тэр микрофоног ял одоо ашиглаж тэр одоо энэ болохгүй байгаа бүтэхгүй байгаа тэр зүйлийг хэлхэл тийм одоо боломж байгаа болохоос биш. Одоо хууль зүйн сайд цагдаагаа мэддэг тийм ээ. Ерөнхий сайд чиг АТГ-гаа мэддэг. Одоо ерөнхийлөгч прокуророо мэддэг байсан бол энэ бүх асуудал дээр бол тодорхой үр дүн гаргаад явж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдрийн хүртэл сөрөг хүчин тийм эрх мэдэл ирсэнгүй шүү дээ. Тийм учраас энийг хизээ хэрэгжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд байгаа тэр бүх хулгай зэлгээ, бүх тоо баримт, төсөв мөсүүд, төрийн өмч хөрөнгө хулгаас нь тэр бүх зүйл чинь бүгдээрээ баримттайгаа л байж байгаа шүү дээ. Тэрийг их барихтаар тэр одоо хууль хяналтынхныг илүү шахаж ажилласны үр дүнд тэр хэрэгүүдийг илрүүлнэ шүү дээ. Гэтэл өнөөдөр яаж байна? Бүгдээрээ барьчихсан. Чи энийг хийсэн үү? Тэгвэл чиний энэ байгаа шүү дээ гэж ингээл юм гаргаж ираад нэгнийгээ дарддаг. Тэдэрт бүх мэдээлэл байгаа учраас тэдэрт бүх одоо хуулийн хяналтын байгууллага байгаа учраас нэгнийгээ дараалал төв бүх хулгаануудаа бүгдийг нуудаг. Хоорондоо барьцаатай. Ийм нөхдөд өнөөдөр энэ төрийн бүх одоо өмч хөрөнгийг бүгдийг хулгайлчаад нэгнийгээ хаацарал байж байгаа шүү дээ. Гол нь барьцаатай байх. Бүгдээрээ барь. Бүгдээрээ асуудал. Улс төрчдийг одоо довтлагч, хамгаалагч эсвэл дундын зооны тоглогчд гэдэг нэг тийм ангилдаг. Таны хувьд яг аль байрлалын тоглогч байх нь илүү ойрхон байдаг вэ? Ер нь бол довтлагч байсан дээр. Энэ бол өөрийнхөө хуулийг батлуулахын тулд довтолж байж тийм ээ. Хуулиа батлуул. Одоо та магадгүй нөгөө сөрөг хүчин гэдэг байр суурьтай явж ирсэн учраас хамгаалах тактик гэдэг юм уу хамгаалах Огт хэрэггүй. тий юу хэрэггүй болчиход байна л да. Ер нь бол гэхдээ танаа их хөх юм болов байх юм бол тий Дунд шаардлага юм бол хамгаалж чадахгүй л гэж танаас байна л да. Гэхдээ надад хамгаалах шаардлага байл гэхэд одоо надад ямар нэгэн ноо байвал тийм ээ. Тий. Хулгаал өөр байвал би хамгаалах хэрэг гарна. Би хизээч хамгаалж байгаа. Харин зарим тохиолдолд би хуулиа батлуулахын тулд дундын өмсөд ордог. Зарим хүмүүсийн татан, зарим хүмүүсийн одоо дундын тоглогч болно. тийм дундын тоглогч болно. Зарим одоо нөлөө бүхий хурлын гишүүдтэй ярьж энэ асуудал шийд. Тий харин таныг нөгөө түрүүн 100 нохоо гээд тодорхойлт дээр явж хагаад яг бол нэг талыг бариад нөгөө хаар яргээл нөгөө талыгаа ноцоод байдаг тийм төрлийн Монгол улс төрч биш харагдаад байгаа байхгүй юу тий. Монгол ардын намынхантай баг сайн ойлголцдог нэгэнч байж мэдгээр харагдаад байдаг. Ийм. Одоо жишээ нь одоо манай их хурлын гишүүд одоо саяын төсвөө ивэр тийм ээ. Ахмадуудынхаа тэтгэврийг сая 500 болгоно гээл нэлээд олон гишүүд ярьлаа шүү дээ. Тэтгэврийг нэмнэ энэ төр гээл микрофоноор чараад хэвлэлийн хуралч хийгээл ингээл бүгдээр яг ингээд төсвийн хуулийн дээр энэ ахмадын тэтгэврийг сая 500 болгоё гэд санал гаргаж байгаа нэг ширхэгч гишүүн байхгүй. Гэтэл энийг яаж шийдсэн бэ гэхээр тэтгэврийг индексчлэх тухай хууль батлуулаад энэ жил хэдэн хувийн инфляцтай нь эх онд автоматар тэдэн хувиар тэтгэвэр нэмдэг ийм хуулийг би өргөн бариад батлуулсан байна. Энэ хуулийг батлуулахын тулд биш тийм амархан биш дээ. Бас тодорхой хэмжээгээр зарим хүмүүсийн хуулийг дэмжин, зарим хүмүүсийн хууль одоо хүмүүстэй бас тодорхой хэмжээгээр ярилцж энэ асуудлаа яана гэхээс бусдаар одоо юу гэдгийг ардын намтаа ингээд хуулиад их ямар шалтгаан байхгүй. Надад тэр одоо юу гэдгийг янз янзын одоо хулгай луурын тийм түүх над ширхэгч байхгүй. Тийм учраас би айхгүй довтлоход илүү довтлоод тэгээд зарим тохиолдолд харилцсан одоо ярилцсан. Тэгээ одоо парламент дээр ч тэр одоо ингээ мик хаацны дараа та тэр ард одоо заална
нөгөө хүмүүстэй хэрэлдээл байж байгаа сонсогдсон шүү дээ. Тэгээд тэр хүмүүстэйгээ эргээд ямар нэг юм дээр яаж ирнэ үг хэлээ болдгийг нөгөө хэрэлдсэн хүмүүстэйгээ жоохон юу юм хөвөөдгөө. Гэхдээ ер нь бол буцаад эвтэй болох шалтгаан бол нөгөө нэг хууль моол хилцэх явцад зарим нэгэн санаа бодол нийлнэ штэ. Тэн дээрээ очиод нэг харилцаа ярилцаад бас нэг тийм өөрийгөө ойлгуулах тийм юм гаргана ухаас бусдаар одоо би чамайг одоо энэ дээр ингэсэн гарангуутай кофений танхимд орчингуудаа уучлаарай гэдэг нь надад нэг ширхэж байгаа. Би хизээш тэгдэггүй. Хоёр нүртэй бол биш. Гэхдээ шаардлагатай тохиол зайл бол жоохон хэрэгэлдэл байх гэдэг шүү дээ. Ус төр зайлшгүй их явагдгүй шүү дээ. Ус төрд бол тодорхой ийм одоо байр суурьтай. Тэгээд зарчим дээрээ байхад бол ус төр тоол яв. За ардсан намын лидер гэдэг сэдв. Тэр нэлээд том сэдв байна. Ардсан нам яг одоо лидер байгаа юу? Ер нь бол манай намын дарга бол лидер болно. Лидер болохоор харагдаж байгаа Тэгээ юу? албан тушаалаараа бол тийч одоо манлайлж байгаа. Гэхдээ яг одоо легитим чанараар лидер мөн үү? Лидер болох одоо тэр хугацаа нь арай болоогүй. Ягаад гэвэл Бүлээн зөвшөөрөлт хугацаа. Үгүй манайх маш олон практикаа гэж түрүү хэлсэн тийм үү? Тэрний нэгдэл байна. Энэ нь одоо манайх үндсэн дүрмөө батсны дараагаар тэр сумын намын хорооноос гэсүүлээ тийм ээ. Бүх зүйлээ шинээр одоо байгуулна. Сумын нам орогоо байгуулаад тэндээс аймгийн нам орооны гишүүнээ батлаад аймгийн нам орооныхоос үндэсний бодлогын орооны зөвлөлт хороо гэж шинээр болгож байгаа. Зөвлөлт хорооныхаа гишүүнийг байгуулад тэгээ нам шин бүх дүр төрхөөр шинээр байгуулна. Тэгээ энэ одоо бүх павер тийм ээ. Энэ шин зохион байгуулалт намын дарга дээр ирсэн цагт бол манай намын дарга бол абсолютны лидер бол. Таны хувьд танд одоо лидер байх одоо потенциал, амбиц, өгдөл Түрүү хэлсэн 9 жилийн турш сөрөг хүчин байсан. Ардан бол нэг өнцгөөс намайг хардаг болсон. Өргөлөл одоо энэ зүгээр одоо ингэ 42 гишүүнтэй болчоод бүх хүмүүс манай сөрөг хүчний гишүүд гарчаад бас нэг юм сөрөг байр суурь илэрхийлээд энэ ардын намтай тэмцээд байгаа байхгүй гоц. Тэгэхээр энэ ихэнх иргэд бол надад одоо энэ л үг хэлчих байх гэдэг тэр үгээ надад дайдаг. Тэр болгоныг би их хурд дээр хэлдэг. Тийм учраас бас мэдээж одоо юу гэдгийг лидер хүн гэдэг бол нөгөө намтайгаа бас тодорхой хэмжээгээр бас уулзраа болдог. Нам дотроо хүчтэй байр суурьтай бүх одоо намын дэмжигч гишүүд нь бас янз янзын фракц одоо манай намд фракцууд нь бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. Тэр хүнийг л хэлдэг баг. Гэхдээ надад чинь тийм фракцууд бол намайг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ бас нэг талдаа. Ягаад гэвэл одоо хэрвээ одоо энэ хүн удирдаад явах юм бол биднийг бол одоо тийм ээ яг өөртөө адилхан тэр иргэдтэй уулзтыг хийж ард түмний дунд дотор орж тийм ээ хөдөлмөрлөж их хурлын гишүүн болно гэдэг болох ёстой гэдэг тийм байр суурьтай байх учраас бид эднийг тэр дарга тойрож байлгахгүй байхгүй. Бид эднийг яг тэр ард түмнийхэн хажууд байлгана. Гэтэл өнөөдрийн залуучууд тэрнээс цухтж байна. Зүгээр ингээд дарга тойрж явж байгаа тийм ээ жагсаалтанд орчих гишүүн болчих гэсэн ийм хүмүүс нам дотор аль нам дотор байдаг учраас яг ингээд иргэд дотор явж сонгогддог. Тэгээд иргэдийн саналыг сайн илэрхийлж явж сонгогдох хэвээр. Тэр миний зарчмын байр суурин дээр бол дургуутс хүмүүс маш их олон байна. Гэхдээ та ардсан намын одоо даргын сонголт бол одоо нэрийг дэвшиж өрсөлдөж ирсэн. Тэгээд яг өрсөлдөө явагдаад ингээд үзүр дээр идэх шиг те тэн дээр очиод нэрийг татаад авчдаг. Энэ одоо ямар шалтгаан байна? Нэг шалтгаантай. 2000-ад оны үед Инх сайхан намын дарга байгаад Дорлогжов намын дарга болно гэд. Тэгээд 7 удаа хоролдож ирсэн. Хэдэн жил явсан. Тэгээ хоорондоо ингээд тас нам хуваагдаад. Тэгээ тэрний үр дүнд ардсан нам үлдээд үндэсний шин нам гэд Инх сайхан салгаж аваад энэ намыг одоо энэ хоёр хуваагдаж том хуваагдлыг бий болгосон байхгүй. Тийм учраас саяын сонгуул дээр одоо 3 үе шаттай сонгуул болох хэрэгтэй байсан. Тэн дээр одоо цогтгорол гишүүний зарим хүмүүс над руу өгөөд тэр баяр маа гишүүний санал өгсөн хүмүүс над руу өгөөд тийм ээ нам дундуур 2 хуваагдчихвал
миний хүсэж байгаа тэр арчсан нам одоо болж чадахгүй байсан. Өөрөлдвөл хоёр талдаа хоёр хуваагч магадлал өндөр байсан учраас би энэ одоо намын ив нэгдлийг бодож ерөөсө энэ намыг гагнчи. Тийм ээ? Ив нэгдлийг бүрэн хангуулад абсолютны нэг одоо хүчтэй даргатай болгоё гэдэг ийм л одоо бодохын үүдэн дээрс би 2 3 санал хураалтыг би нэрээ татсан. Зөвтгөрөл дарга дээр 196 гишүүн өвгөө. Тань дээр 82 гишүүн санал өгсөн байсан. Тэгэхээр тэр 82 хүнийг саналыг л одоо зөвтгөрөл дээрээ багцаалж ив нэгдлийг хангасан гэж ойлгох нь тий. Тэгээ хоошо тэгээ жолоогоо татханд зөвтгөрөл даргын удаж гэсэн байх боломж байсан шүү дээ. Эсвэл та дарга жолоогоо татчих би ингэ чи гэдэг тийм хувилбар бас байж. Би өөрөө гарсан шийд. Дангаар гарсан шийд. 21 онд оны ерөнхийлөгчийн сонгуульд ардсан намд түүхэндээ байгаагүй ер нь бол маш гутамшигтай гэж хэлж болохоор ялагдал хүлээсэн. Тэр 21 оны ерөнхийлөгчийн сонгуулийн тэр одоо ялагдал гутамшигтай байдлыг юу нөлөөсөн гэж үздэг вэ та? Нэр дэвшигч байв уу? Эсвэл ардсан намын анхаагүй байдал байв уу? Тэгээ ер нь бол нэр дэвшигчийн хүч. Энэ одоо 3 нэр дэвшигч өрсөлдөөд танай намын нэр дэвшигч 4-т орсон шүү дээ. Тэ 3-т нь цагаан удас орсон. 4-т нь гэхдээ би бол энийг ингэж боддгийг. Нэр дэвшигч эсрэг нь хэдийгээр 4-т ортлоо ялагдсан ч гэсэн тухайн нэр дэвшигчийн хувьд ялсан гэж боддгийг. Тэр ялагдах нь магадгүй зориг байсан. Та энэтэй санал нийлэх үү? өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд мэдгүй. Ер нь бол ялах зориггүй болсон. Монгол Ардын нам бол манай намд орж маш их тоглолт хийдэг. 20 оноос одоо Эрдэнэ дарга ялагдсанаас хойш манай тамга, манай намын дарга тэ энэ бүх зүйл одоо усын дээд шүүхтэр бүртгэхгүй өнгөрсөн хугацаанд явсан. Тэгээ энэ хугацаанд бол манай намыг бол хангалттай хагас. Дээд шүүхтэр бүртгэхгүй барьж байгаа л тэргээрээ тоглолт хийгээд байдаг. Тийм учраас дамд оруулаад байдаг. Ер нь бол маш тийм. Тэгвэл бас тэгсэн. Яг тавгийн асуултан дээр тэр ингээ алт мессеж нь бол юу вэ гэж бодоод байна л да. Миний хүн өөрөө асуудалтай байсан. Ирэх хэрэгчдэд одоо атаасан татханд нь орох тий нотой байсан. Тэр асуудлаа ер нь шийдвэрлэсэн юм шүү л гэж асууад байна тийм үү? Үгүй хаа. Тэр бол Эрдэнэ дарга болон Баттулга ерөнхийлөгч хоёрын хоорондох зөрчлийг ашиглаж Монгол Ардын нам одоо энэ нэр дэвшилтийг хийсэн л гэж би ойлгодог шүү дээ. Ам авсан гэсэн үг. Авраг ам авсан гэсэн үг. Тэрийг мэддэг. Тухайн үед та яг тэр ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилтийн үед алтан уяг, Норвын алтан уяг гэдг нь ерөнхийлөгч нэр дэвшүүлэх ёстой гэдэг. Ер нь алтан уяг даргын ерөнхийлөгч дэвшүүлмээр байна гэж би санаа олон газар илэрхийлсэн л дээ. Одоо 27 онд хэрвээ энэ байр суурьчин хэвээр байгаа юу гэж асуух гэдэг. Ер нь бол мэдээж алтан уяг дарга бол бас олон нийтэд бас хийсэн бүтээснээр бас нэлээд дэмжигтэй байдаг юм өстөрч. Тийм учраас намын дарга одоо ямар шийдэл гаргана тэрний төлөө зүтгэн шүү дээ. Тэгвэл нам шийдэн тийм ээ. Нам. Нэг хоёр зураг үзүүлэн танд. За. За нэг зургийг сонгоно та. Хоёулангийн сонгогч. Энэ хоёр хүний заавал нэгийг сонгох юм. Хоёулангийн сонгоно. Нэгийг сонгох. Хоёлоо бол үнэхээр гадаад харилцаанд их амжилттай явсан хоёр ерөнхийлөгч. Та гадаад харилцаан дээрээ гэж ойлгох нь ямар ч гэсэн та зүгээр нэг нь. Манай нутгийн хүн юм чинь нутгийн хүнэл дэмж. За элбэг зорж. За. Элбэг дөрж ерөнхийлөгчийн хамгийн одоо ерөнхийлөгч байх хугацаанд хамгийн одоо сул тал нь гэвэл танихаар ямар тал байсан бэ? Ер нь бол хууль хяналтын байгууллагын хэтэрхий итгэсэн. Итгэсэн үү, хатгсан уу? Итгэсэн байх. Тэгээд үл бүтэх хүмүүс доор нь байсан. Энэ бол тодорхой хэмжээгээр бас энэ надад хүртэл нөлөө ирсэн шүү дээ. Тийм учраас энэ асуудал дээр би бол жоохон муу байсан юм уу даа л гэж би харж байгаа. Таны саяны одоо элбэг дөрж дээр хийсэн шиг сул тал хөрсөх дээр анзаарэгддэг үү? Гэхдээ би тэр талаар бас мэдэхгүй. Мэдээж одоо энэ чинь ер нь бол ингээд нэг тийм ерөнхийлөгчдөр маш их павер ирдэг. Тэн дээр нь одоо юу гэдгийг үл бүтэх нөхдүүд очиж янз янзын хатгаас гэдэг ийм зүйл байдаг л та. Гэтэ таарын энэ
Ярилцлага бол тэгээд цаашдаа өөр хүмүүст ашиглагдах юм байна л да. Таарын зорилго нь ч болоосоо тодорхой юм байна. Ямар цаа зорилго нь юу гэж бодсон? Зүгээр ер нь бол тэгээд нэг намайг нэг хин нэгний одоо хармааны ус төрч гэж хэлэх сонирхолтой ийм л нэвтрүүлэг юм байна. Ус төрч маань ер нь бол ярилцлагын төвшөнд одоо би ерөнхийдөө харлаа. Тэгэхдээ би та нарыг биш тийм ээ. Миний өнгөрсөн хугацаанд хийсэн бүх улс төрийн тэмцэл бол энэ одоо Монгол Ардын намын энэ хөрөгчдийн хулгай зэлгийн эсрэг тэмцэл байсан. Хин нэгнтэй би хуулж үзээгүй. Тийм учраас та нар нэг иймэрхүү байдлаар намайг мушгах гэж байгаа бол энэ дөрөдөө гэдгийг бас энэ яриан дундурч хэлчихье. За дараагийн зураг. За энэ хоёр хүний хэнийг сонгох вэ? Гэхдээ ер нь бол энэ амар бясалган илүү яг энэ характер юу гэдгийг энэ намдаа явсан тэр өмч байдал тийм ээ. Энд бүх зүйлээс харахад бол илүү дээр гэж би боддог. За амар бясалган гэсэн үг тийм. Амар бясалгангийн сул тал юу байсан бэ танихаар? Тэр энэ зодоонд ялагдсан үндсэн шалтгаан бол мэдээж одоо энэ парламент чинь бас хэд хэдэн удаа суусан тэр хүмүүс бас удирдах явах хэвээр. Тийм учраас анх сонгогдонгуудаа ийм өндөр албан тушаалд очсон битэрт адилдах нэг зүйл байна. Тэр нь ямар чанар? Өөрөлдвөл энэ намынхаа төлөө зүтгэдэг стратеги гаргаад тэгээд олон сайн одоо үр дүнгийн хүрээнд одоо энэ намаа ялуулсан. Би бол одоо бас 3 удаа дараалаад гав онцгой хүнл яасан шүү дээ. Тийм учраас битэрт илүү адилдах чадвар байна. Анх удаа парламентод сонгогдоод амар бясалгангийн тухайд парламентод сонгогдсон өдрөө шууд улсын хурлын дарга болоод төрийн 3 өндөрлөгийн нэг болоод гэжсэн шүү дээ. Тэр нь бол өнөөдрийн том зодоод ялагдсан шалтгаан гэсэн ойлгож болох уу? Тэгж тайлбарж байна. Гүү. Ер нь бол цэвэр нь мэдээж одоо яг их хурлын даргийнхаа үүргээд ажлыг бол хийгээд яваад байсан л да. Гэхдээ илүү туршлагач байсан байх. Гэхдээ намын даргийнх нь одоо төлөөх тэмцэл нь энэ хүнийг одоо буулгах бас хоорондын тэмцэл болж буулгах үндсэн шалтгаан л болчихлоо. Яг энэ дээр асуучхаж ер нь бол энэний цаана зөвхөн хоёр хүний тэмцэл байв уу? Ер нь бол тогтолцооны их том өөр зодон юм боо. Энэ намын ардын намын дотоод асуудлыг би сайн мэддэг. Та өөрийн нэвтрүүлэг ток шоутай болмоор байна уу? Танд нэг багц олон камерын зураг авалт хэрэгтэй юу? Та өөрийн хүссэн контентийг олон нийтэд шууд хүргэмээр байна уу? Тийм бол анхаарлаа наашаа хандуулаарай. Live streaming олон камерын мэрэгжлийн багийн цог зүйлчлэгийг үзүүлж байна. Та хаанч хизээч хидийдч өөрийн телевизийн багтай болсон мэт сэтгэг. Бусдыг нь бид гүйцэтгэе. Live stream be live. За энэ хоёр зураг. Нэг нь ардсан намын дарга байсан хүн, нэг нь Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн байна. За энэ хоёр Хоёулаа одоо танаа намын хоёр кадр байна. Тэгэхээр нэгийг шууд сонго. за Баттулгыг сонгоё да. Тэгэхээр энэ яг хоо Эрдэнэ даргадар нь жоохон алдаа байгаа л да. Энэ хоёрын хоорондын зөрчил маш их байсан. Тэгээ Эрдэнэ даргадар бол хамгийн гол нь 21 оны сонгуул дээр нэр дэвшүүлж, дээрэс нь 21 одоо 20 оноос хойш намын хуваагдалтаар бас тамга мумганы хэрүүл дээр оролцогч нь болоо явсан жоохон харамсаж байгаа. Бусдаар бол тийм сайн хүн л дээ. Тэгээ сонг гэж байгаа учраас. Тэгээ Батлага ерөнхийлөгчийн хувьд бол мэдээж асуудал байгаа. Манай нам дотор ч эсэргүүцдэг хүмүүстээ ардын нам дотор ч зурган дээр сул талыг нь танаас асуусан шүү дээ. Одоо энэ сүүлийн сонголтын дээр болохоор давуу талыг нь танаар хэлүүлэх гээд байгаа. Сонгосон хүний чинь. Тэгэхээр ер нь бол жоохон юм тууштай байдаг. Тэгээ хоёр муу хүний арай дээрийн сонголоо. За дараагийн доктор руу оръё. За тэгвэл миний бичсэн дараагийн доктор нь PR гинэ. За би бол өөрөө яг хүнийхээ хувьд энэ улс төрийн PR гэдгийг сонирхож ингээд
алсаас ажигладаг бас сонирхлоороо судалдаг хүн л дээ. Тэгээ танаас гарч байгаа сонин содон үйлдэлүүд маш их шүүмжлэлт агуулдаг. За тэр 16-ны чуулган дээр өнгөрсөн одоо энэ оны үзэгч сонгогчд хамгийн их үзсэн чуулган дээр одоо тэр сүлдлэхэд абажи тэр санаандг үйлдэл биш. За тэрнээс өмнө одоо тэгэл тэр сонгогчтойгоо явж явахдаа тэр дуулсан асуудал. За тэгэл тэр шанах тийм ээ. Энэ тухайн үедээ маш их шүүмжлэлт агуулдаг. Тэгээд таныг одоо шоолдог. Гэхдээ энэ нь таны улс төрчийн рейтинг унахад нөлөөлдөг. Сонгуулийн үр дүнд яг тэр шүүмжлэл нөлөөлдөг. Тэгэхээр яг өөрийнхөө хувьд айгүй чамгүй PR ч юм гэж би тэрийг хараад байгаа байхгүй. Энэ үйлдэлүүдээ яг өөрөө боддог юм уу? За маргааш шанах бариад гарчвал сайхан бужиглуулнаа гэд Гамбит гэдэг үг чинь одоо би шатарчин юм баггүй. Шатар туул. Би их хурлын 5 удаа авсан шүү дээ. Тэгэхээр Гамбит чинь өөрөлдвөл эрсдэл гаргаж хүү жижиг бод хайдаг ч юм уу тийм ээ. Бод хайж агаад тодорхой байрал эзлээд сайн байрал эзлээд тэрнийхээ үр дүнд давуу та ялах юм уу эсвэл муу байж байгаа тэнцэх ч юм уу тийм ээ. Энэ одоо зүйлийг хэлдэг юм л да. Тэгэхээр ер нь бол би бол ус төрч хүн. Тийм учраас одоо юу гэдгийг та нэг жишээ авч явах шиг байна. Тэр нэг авиргатай шөл өгчөөд тийм ээ дуулаад явж байгаа. урд нь дуулаа зогсож байдаг. Тэр чинь энэ чинь нэг талтай ба шүү дээ тийм ээ. Хөдөөний ард түмэн бүгдээрээ багийн төв дээр гав ганцхан ширээ байдаг байхгүй. Хэрвээ Монгол Ардын намын нэг нөхөр байсан бол тийм ээ тэр баг дээр очиод ширээн дээрээ суун. Тэгээд тэр Ардын намын гишүүнд ганцхан тавхтаа мах тавина. Тэр махын тэр ганцаараа идэнэ. Тэгээд тэр багийн иргэд тэр гишүүндээ дуулж өгдөг байхгүй. Би бол тэр ширээн дээр суухгүйгээр ард түмэндээ тэр махсахын өгчөөд тэгээд би дуулаад явж байгаа. Хүмүүс одоо ингэ шоолж явуулна гэдгийг би мэдж байгаа. Тийм учраас энэ нутаг тэртээдэргүй хөдөөгийн ард түмэн мэддэг энэ зүйлийг хийгээд явлаа гэхэд тийм ээ энэ чи аргагүй шүү дээ. Ийм л нөхцөл байдалтай юм чинь. Тэгээ газар юу хормон дээр тийм ээ шүлөө тавьсан ууж явах юм биш газар тавихаас өөр аргагүй гэдгийг Монголын ард түмэн мэддэг учраас нөгөө тэр яах вэ? Тэртээдэргүй байдгал зүйл манай мах бүр дурж гээл ингээд санал өгдөг байхгүй. Бусдаар одоо юу гэдэг юм бүх юмыг гой гангийн хийн тийм ээ. Бүх зүйл зөв байна гэж юусоо энэ одоо ус төрчид байдгүй. Тийм учраас зарим тохиолдолд гамбит хийх хэрэгтэй. Ус төрийн гамбит. Шатарчин болохоор тэрийг сайн тооцоол. Өөрөөр хэлбэл нэг хэсэгт нь муулуулж болно. Цөөхөн хэсэгт нь муулуулж болно. Гэхдээ илүү давуу байрлал тийм ээ. Хүн болгоны мэддэг тэр зүйлийг хийх нь одоо эрсдэл зүйлийг хийх нь бол эцтэй давуу талыг бий болгодог. Яг энэ PR чинь ер нь бол яг одоо таны ярьж байгаа зүйл л дээ. Өөрөө өгсөн нөхцөлд одоо магадгүй тухайн үед одоо сонгуульд их хэмжээний мөнгө зарахгүйгээр яаж одоо тий юу вэ? PR тухайн одоо мэдээлэл олон нийтэд хүрэх вэ гэдэг үнцгийг бас харж чуулган дээр хэлж байгаа үгээ хүртэл одоо олонний анхаарлыг татахын тулд хэрэгж байгаа юм хэлж. Би наадах чинь гэхдээ анхаарлыг татах гэхээсээ илүү одоо ч гэвэл энд ингэчих юм бол шүүмжил төртөн шоолно гэж одоо ерөөхдөө улс төрчтэй хамгийн айдаг зүйл оноо болох шүү дээ. Тэгэхээр тэрнээс айдаггүй л гэсэн. Тий. Тэрнээс би болохоор тэрийгээ тооцоолоод байна гэж бодоод байна шүү. Цөрөг хүчинд бол тэр юу бол одоо шүүмжил ирэх нь арай бага байдаг л да. Эрх баригчнард бол илүү одоо шүүмжил ирнэ. Тэр АПТ бол одоо жишээ нь манай З над руу залгахтаа тэр дуу явдаг байхгүй. Тэгээ би Солонгос нэг 10 хэдэн гишүүнтэй ингээ арга хэмжээнд орж жоод таныг наадах дуу чинь таныг шоолж байгаа дуу штэ гэх. Танаа хороолой чинь тийм ээ. Сайхан одоо байшин хороол болгож өгнө. Бүгднгийн чинь апартмент оруулж өгнө гэл. Тэгээд нөгөө юунууд АПТ нөгөө Солонгосч АПТ гэж ярьдаг байхгүй. Тэнгүүд нөгөө нь худлаа гисэн гишүүн тэгээ дараа нь ингээ сонгогчоо тийм ээ. Худлаа гисэн гишүүн явж явахтаар нөгөө залуучууд АПТ явчихна гэдэг. Тэгдэг ийм дуу штэ. Тэгээ эн чинь наагуураа нөгөө нэг ингээд одоо
архимарх уухта, PM уухта ингэж юу яадаг юм бэлээ шүү дээ. Ингэж апта хэн илүү гарсан тэрнийг уудаг. Тэг бүхэл бүтэндээ нэг ганцхан стакан пи уухын тулд апартментаар барьц юу яа тийм апартмент гэж мөрөөцөхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр энэ нөгөө цаагаараа ингэж танаа ус төрчнөр чинь худал хилтгс ус төрчнөр чинь шоглож байгаа маа. Тэг би тэрийг дуулангаа энэ ардын намын өнгөрсөн хугацаанд худал хэлсэн тэр бүх амлалтыг араас нь хэлсэн шүү дээ. Тэр юу н худлаа гэж болохгүй гэдэг л ийм л зүйлийг хэлж байгаа. Тэр энэ бол мэдээж одоо хүмүүс одоо парламентаар дууллаа гэдэг одоо тийм юм явуулах нь тодорхой л доо. Гэхдээ эцсийн үр дүнд тэр өөрөө хэлсэн санааг хэлж байгаа санааг ийм маягаар ард түмний юмд одоо ялангуяа залуучууд дотор тийм ээ одоо оруулах нь миний зорилго болохоос биш. Одоо нэг жоохон шүүмжлэх бол нэг борлон биш баг. Одоо яг энэ улс төрчдийн PR гэдэг бол яг бодит байдлаас нь дээгүр доогуур үнэлэмж болдог байхгүй нөлөөлдөг. Тэгэхээр энэтэй холбогдуулаад тодруулж асуухад өнөөдрийн улс төрийн талбарт яг бодит байдлаасаа дээгүр үнэлэгдэж байгаа улс төрч гэвэл таны хувьд хэнийг нэрлэх вэ? Overrated гэсэн Би тийм. нэр хэлэхгүй. Гэхдээ манай ардсан намд нэг нөхөр байна. Ардын намд бас нэг нөхөр байна. Тэр хоёр хоёлоо найз. Тэр та бодоод болчихор. За жоохон дөхүүлж хин Зүгээр. Тэгээд би битээр таа төгөж. чи хэдэн хүнээс дундаас таахгүй байлаа гэхэд үзэгчдэд жоохон Бодит ойлгомжтой. байдлаасаа одоо дээгүр үнэлэгддэг. За дараагийнхаа. Та жоохон зоригтой шүү дээ. Энэ дээр тэгээд хэлхээсээ бас ингэж юундаас Ядчил та шалтгааныг нь хэлчих. Одоо ийм учраас одоо ингэж үндэ арай л жоохон Наагураа одоо ингээд нэг тийм ард түмд болохоор амар шударгын дүр эсгчээ. Тэгээ цаагуур болохоор шал ондом хийдэг. Тийм л хүмүүсийг хэлдэг шүү дээ. Underrated. тий. Тэгээд яг тэр гэвэл одоо нэрлэхээсээ юунаас нь одоо айгаад имийг. яг. За дараагийнхаа асуу. За би болцсон уу? Одоо болгоё доо. Татгалцчлаа. За. Би хэлдэ шүү дээ. Өнөөдөр их хурлын гишүүн хийж байгаа. Хоёулаа. Нэг нь ардын нам, нөгөөх нь ардсан нам хоёлоо найз гээ. За би таагаад та жоохон төхүүлээд өгч. Би та битгий нэрлээ. Би нэрлэлчээ. Найз гэхээр одоо За дараагийнхаа асуу. Чи байж жоохон хөвөл бодвол тий. бичих гээл юм л та тий. Хэн байж болох вэ? Анхудаа сонгож байгаа юм. Олон сонгож. Хоёулаа юу? Хиний үе? 70-аад оных юм, 80-аад оных юм. 70-аад оных юм байх нь тэгэхээр. 60-аад. За 60-аад оныхын цөөхөн. За тэгээд дараагийнхаа асуу. За. Чи миний эрхийн асуудал шүү За тийм ээ. Тий. Хуучны хоёр Тэгээ гэж. та тэгтэн ерөөсөө хүн нэрлэхээсээ жоохон айдгил юм байна л да. За. Тэгээ эн чинь нөгөө цаанаа нөгөө улс төрийн маш За эсэргээрээ тэгвэл ингэж асууч. Тэгвэл яг бодит байдлаасаа доогуур үлдэж байгаа улс төрч гэвэл хэнийг нэрлэх вэ? Доогуур үлдэж байгаа. Үнэхээр одоо потенциал юм нь байгаад идэг тий. Тэгсэн хэрнээ Гэхдээ би бол яг энэ дээр бол нэг 3 ахмадын хэлмээр санагдаад. За ер нь бол Консулмагийн очир утга. Тий. Думагийн содномгоо. Тэгээд одоо Бямсангой. Энэ 3 хүнийг л хэлмээр. Ягаад гэвэл энэ үнэхээр одоо хүнд үед ерөнхийлөгч ерөнхий сайд нар хэлсэн. Тэгээ бүх зүйл нь бүгдээ хойноос Оросоос бүх төсөв мөсөв бүх хөрөнгө оруулалт бүх мөнгө авдаг. Тэгээ тэр нь одоо зогссон. Тэгээ шилжилтийн үед одоо асар их төвчээр гаргаж энэ шилжилтийг зөв хийсэн. Тэгсэн мөртлөө энээс илүү хөгжүүлчих байсан гэдэг ийм одоо хүмүүсийн тийм шүүмжлэлтэй. Гэхдээ яг тухайн үеийн нөхцөл байдал дээр бол үнэхээр одоо маш сайн ажилласан хүмүүс нийгэмчлэлээс хойш энэ улс төрийн одоо ингээд цоош ингээд тавтаад яриад байвал энэ хооронд зөндөө олон улс төрч шинэ үеийн ахмад үеийн залуу үе гэдэг энэ дундаас одоо улс төрийн хамгийн шилдэг тоглогч MVP нэрлэе гэвэл та хэнийг нэрлэх вэ? Таныхаар. би бол амарж байгаа л гэж хэл. За чиний тоглох. за энэ их тавьчихсан нөгөө түрүүний PR гэдэг үргэлжилсэд бол байна л да. Зарим зүйлс нь тэн дээр яригдсан. Цааш нөгөө өөрөөсөө халаас төлөвлөгөөтэй ирж байгаа учраас давц асуудлууд сэдвүүд Тэгвэл хасчихгүй юу? давцж байна. Гэтэ яг хож гэдэг сэдв байна. Энэ хож энэ сэдвийг та яг
ямар талаас нь ойлгож байна Намайг ажиллагчлаа маа. гэж ойлгож байна тий. Эсвэргээрээ та хүмүүсийг хочлдог тухай асууж байгаа гэсэн үг. За. Та одоо жишээ нь хотын засаг дарга Нямбатарт төлгөн коммунист гэдэг хочийг хамгийн анх өгсөн хүн нь та. Тэр болж байгаа төгсөв юм. Ийм байдлаар ер нь бусдад нэр хоч өгдөг. Энэ сэдвийн энэ тухай чинь зөв нэрэлцээ гэсэн. Тэр намын хүн болгон дээр зориулаад бис тодорхой хэмжээний үг бэлтгэсэн. Тэр үгээ над руу дарахт нь хариулахад бэлэн байлгадаг бас ингээд байсан. Тэгээ яг нэг сэдвэр над руу хин одоо нямдарч гişүн дайрандаа гэж бодоод тэгээд тань шиг юм уу ухнан коммунистад цаг тухайд нь хариу өгнө гэд бэлтгэсэн байсан. Тэгтэл яг тэр сэдвэр над руу 2 жил хүлээхгүй нямдарчихвоо. Тэгээд яг тэр тухайн сэдвэр над руу хин дайрахтаар нь Нямбатар дайрахтаар нь би ухнан коммунист гэдгийг төлгөн коммунист болгож л өөрчилсөн. Тэгээд тэр нь их айгуу оноод байгаа юм уу яагаад байгаа юм гэдэггүй. Юусаа хэлдэг Баял болоод яваад. За энэ нь болохоор хөзрүүд гэдэг сэдв байгаа. Ер нь та улс төрд ямар хөзрөөр тоглодог хүн бэ гэсэн асуултаар эхэлж байна. За чи би наадхан чинь өмнөөс нь зүгээр нэг таамгаа тавьшуулчихъя. Уг хүн бол зүгээр гарынхаа модоор л айхгүй тоглодог төрлийн хүн гэж бодож чинь. Гард нь ямар ч мод ирж болно. Зүгээр гарын модоор тоглодог. Муу мод ирж болно. Тий. Гарын модоор тоглодог төрлийн хүн баг. Бүх зүйлийг хожно гэж тоглодог. Хожиж тоглож болохгүй. Бүх зүйл дээр нэмэх оноо гэж юусоо байдгүй. Улс төрд бол бүх тал дээр дандаа үргэлж одоо ингээд сайнаар хэлэгддэг тийм ээ. Тэр хүмүүс бол нэг удаагийн одоо дайралтыг тесэн давж чаддгүй. Зарим тохиолдолд тэсгийн тул тоглодог, тий, үлдэхийн тул. Тийм учраас ер нь бол улс төрч хүмүүс бол сайн муугаар хэлгэж явах хэрэгтэй. Өнөөдрийн эрх баригч нар бол тандаа сайнаар хэлүүлэх сонирхолтой. Тий. Энэ бол одоо маш буруу байна. Би энэ нэг тогтуугаа ер нь бол ингээд үлдээлээ. Гэхдээ асуухгүй. Би энэ сонгуулийн зардал гэдэг нэртэй тогтуу байсан. Одоо нэг найруулагч цаг дуусж байгаа гэж байгаа болохоор Асуучаач. Би маш товч хариулж. За сонгуулийн зардал асууч. Би энийг асуухгүй. Сонгуулийн зардлаа ер нь яаж усах? Та чинь хувийн ямар бизнестэй өнгөлөө? Би бизнес эрхэлж байгаа бизнесээ бүгдийг зарсан. Ягаад гэвэл манай компани намайг улс төрч болсноос хойш огт өсөөгүй. Улс төрд их тийм идэвхтэй үйл ажиллагаа явуулаад энэ иргэдийн хүсэж байгаа, бизнесийн хүсэж байгаа тэр зүйлийг илүү сайн ярих юм бол хандив бол хангалттай босдог. Сая бол их хурлын сонгуулиар нийтдээ надад 385 иргэн 60 гаруй компаниас хандив өгсөн. Хандив гэхээсээ илүү сонгуул хүртэх улс төрийн үйл ажиллагаа ч хамгийн чухал байхгүй. Энэ томсгосон тойрог дээр та сүүлийн сонгуул дээр хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ? Яг хамгийн дээдлийн зардал буюу тэрбум 700 орчим сая төгрөг гаргасан. Хамгийн анхны парламентын сонгуул дээрээ 280 сая төгрөг. Томсгосон тойргийг та эсрүүцчихсэн тийм ээ. Энэ зардлаас болж эсрүүцчихсэн тийм үү? Зардлаас ус эсрүүцсэн. Нэгдүгээр, хоёрдугаар өнгөрсөн хугацаанд бүх нэг ардын намчин ингээд 8 жил хулгай хийгээд бүгдээрээ мөнгөтэй болцсон, олигарх болцсон. Тэгэд энэ ардсан намынхан гудамжинд яваа. Мөнгө төрхтэй хүн цөөхөн. Тийм учраас зохион байгуулалтын хувьд ч одоо ардын нам илүү багц, ардсан нам дөндөө хуваагдсан. Энэ тохиолдолд бол энэ томссон тойрог болгож энэ ардсан намыг чирж дуусгах юм л одоо тактик стратеги барьсан. Тийм учраас саяын сонгуул дээр үнэхээр одоо манай намын гишүүд ихэнх нь тэр зүгээр сонгуулийн гарах хэвээр зардал шүү дээ. Тэргийг гаргаж чадаагүй болж маш яг энэ том тойрог дээр бол эрх мэдлэлтнүүдийн өрсөлдөх, дижитал тэгш өрсөлдөх боломж бол хангагдахгүй л дээ яг. Одоо жишээ нь зам тээврийн яам тэр чигээрээ тийм ээ автоэрийн үндэсний төв одоо ингээл тэр дарга нараа дагаал бүгдээрээ тэнд очиж ажилласан шүү дээ. За. Нэвтрүүлгийн төгсгөлд танд нэг 10 тест асуулт бэлдсэн байгаа. Эдгээр хүмүүсээс хэнийг нь ардчилсан намын үйл хэрэгт оролцуулахгүй хол байлгах ёстой бай. Ер нь бол бүгдээрээ зарим нь үе өнгөрөөцсөн, зарим нь улаасаа манай намын гишүүн биш.
Мөнх Эрдэнэсын сүүлд бие дааснаас хойш намын гишүүнчтэй сэргээгээгүй байгаа. Тийм учраас дөрвөлэл ер нь хол байсан гэж бодож байна. Яг Мөнх Эрдэнэ дээр зүгээр санаагаа хэлэхэд ардчлал намын одоо ямарваа нэгэн хурал энэ төр болонгод Мөнх Эрдэнэийг оруулахгүй тэгээд тэнд асуудал болцсон явж идэг шүү дээ. Тэгээд би бол тэр тусмаа Мөнх Эрдэнэ гэдэг хүнийг ардчлал намын бүх мэдээлэлтэй одоо үйл хэрэгт оролцуулж явах ёстой хүн гэж боддог байхгүй. Намын гишүүнчлээ сэргээчүүл болно. За тэгээ би нэг нэрэд гэдэг. Баттулга элбэгдөрж хоёлоо ерөнхийлөгч болоод хамгийн оргил хөтлөө явцсан. Одоо эн чинь шинэ үе ирсэн, шинэ залуучууд ирсэн үе. Нэг хэсэг хоёлоо амин найз байсан нөхдүүд одоо хол байсан дээр. За тэгээд баяр цэгтэр бол яг хав манай намын бас дийлэнх нь бас баяр цэгтийг оролцуулах нь зүйтэй гэж үздэг. За. Батулга элбэгдэрч хоёрын хувьд яг та бол гараж авцсан гэж яриад байна тий. Үе өнгөрөөц гэж яриад байна. Гэхдээ бол энэ хоёр хүн маань өөрсдийнх нь хүсэл сонирхол бол ер нь бол хаалга үед онголцуулаад байгаад байгаа шүү дээ тий. Одоо локейшны хувьд хол байгаа нь биш элбэгдэрч шүү дээ. Тий. Батлага ерөнхийлөгч болон устраас гарсан дээр дээр гэж бодож байна. Батлага. За 9 дэх асуулт. За энэ дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас хэн нэр дэвшвэл энд байгаа хувилбараас энэ дөрвөн хүний нэг нь хэн дэвшвэл танай намд ашигтай вэ? Зандан шатар. За ардчилсан намыг хүчгүүдүүлсэн хамгийн том буруутан нь хэн бэ? Эрдэнэ. За та улс төрч болоогүй байсан бол энэ дөрвийн алинтай ойр байх байсан бэ? Нэг зүйлийг хэлэхэд бол би яг 1993 онд 3 дугаар курст орохдоо би их сургуульд цагийн багшаар ажиллаж гисэн. Тэгэхэд манай ангийн 11 12 өглөө их сургуулийн багш болчихсон. Тийм учраас би Эрдэнэтэн болох байсан байна. Зохиолын дууч зохиолын дугуй бол завсраар нь хийчихнэ. Ер нь бол эндээ босож дуулаад явна. Хараа готол явна. За 6 асуулт. За танд хэрвээ энэ дөрвөн улс төрчийн хэн нэг нь шанаадах эрх өгөх юм бол эргэлзэх хэмжээ очиж шанаадах нь хэн бэ? ухамсарын шанаа гэж байгаа шүү дээ. Ухамсарын шанаа бол лодод өгнө. Лодо самбуу. Манай лодо самбуу бол мэдээж одоо сайн улс төрч. Тэгтээ бас зарим талаараа бас нэг энэ ардын намын гишүүд ингээд бас тодорхойд явж явах шуугын төргөн шиг одоо дээр нь гарах гад бас зүтгэхэд яваад байдаг. Ер нь бол улс төр бол урт хугацаанд тогтвортой үргэлж одоо баг-багаар урагшлахыг хэлдэг. Тийм учраас хэд өндөр хурдан болж болохгүй хурдан үнэс. Амбицтай л та. Тийм учраас лодог бол би чинь одоо ингээд яг саяын тэр стратегийн дагуу тийм бити яар гэж Ухамсар ухамсар гэж жоохон хэрэгтэй байна л гэсэн. Би бол энэ дэр таны сайн зэргийг сонголтоо гэж бодчихсон. сайн. За дараагийн асуулт. Тэнтэн код бай. За Баярмаатаа дуунда. Баярмаат илүү сайн ус төрч болж байгаа. Мэдээж одоо бас нэг тийм зөвлөх жоохон би мэдлэгтэй асуудал ханддаг. Дээрээс нь маш их юм уушдаг байна лээ. Ер нь ингээд хэлж байгаа ярьж байгаа өгнөөдөөс харахад маш тийм уушдаг шүүн байгаа даа. Тийм учраас тэдгээр уншиж байгаа ч гэсэн бас тэрнийгээ тэр нэг илэрхийлэл болгож гарахтаа бас яаж олон нийтэд тийм ээ яг ингээ хүний зүрхэнд хүрэхгүй тэр үгийн сонголт илэрхийл тэр зүйл дээр бас Та кофе уучаагүй гэж уужаад байгаа л. Та хэнийг төрүүлж аврах вэ? За сөрөг намын дарга эс Эрдэнэ нууц замраг хайр тамир ийм дөрвөн сонголт танаас хадны хавцал дээрээс аврах гэж байна. Та нэгийг л аврах боломжтой. Тэ уулаасаа намайг ер нь бол хитрхийн намчин гэж яриад байдаг шүү дээ. Тийм учраас намынхаа нөхрийг амраад та. Эс Эрдэнэг үү? Морь байгаа үү? Би 3 мөртөө тэгээд 3 мөр мөр явах вэ? Зүгээр
дүүдэр байдаг. Таны дүү уяач тийм ээ. За таны хизээж хийхгүй үйлдэл. Найзуудаа мөрөх. Which principles guides your decisions the most? Of course, public interest. Таны шийдвэр гаргахтаа ямар зарчим дээр ихэнхтэй байдаг вэ гэж байна. Тэр олон нийтийн сонирхол. Дээрээс нь энэ дээр уул нь opinion гэж оруулдаг тийм ээ. Санаа бодол. Сүүлийн асуулт. Танд ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвших хүсэл байгаа юм. Одоохондоо байхгүй. Танихаар одоохондоо гэдэг юм бол ямар цаг хугацааг хэлж байна вэ? Гэж хэлж байна. Заавал 27 он биш. За мөс салхаас өмнө яриагаад өндөрлээд байна. За тэгээ нэг асууч. Одоо та ерөнхийлөгчийн төгсөл алгаа гэдэг чинь шүү дээ тий. Таны хувьд улс төрийн одоо оргилцэг тааз яг юу юм бэ? Тэгвэл Хүмүүс яриад байна. Энэ их хурлын дарга болцохоор юм байна гэж сайн нэг 20 хэдэн хоног их хурл удирдлаа шүү дээ. Парламентын их хурлын дарга гэдэг спикер гэдэг тийм ээ. Их хурлын дарга гэдэг чинь тэр хурлыг удирдах үргэлжлэл хүн болохоос биш тийм дарга биш үү. Тийм учраас энэ даргын суудлал биш шүү. Энэ бол одоо ингээд энэ парламентын дундаасаа энэ хурлыг л удирдах байгаа хүн шүү гэдэг ийм л зүйлийг бий болохын тулд би сая 20 хэдэн хоног ажилласан. Энэ гэрээч бас тодорхой хэмжээгээр харуулсан гэж бодож. Тийм учраас манай сүүлийн үед манай намын нөхөд маань бас энэ хурлийн даргын судалгаанд зохих юм биш үү гэж ярьж байгаа. Гэхдээ би бол олон нийт сонгоод тэгээд одоо юу гэдгийг манайх олон холлоо тохиолдвол таны хэлж байгаагаар 28 онд арцсан байвал бас энэ төлөө зүтгэн. Гэхдээ эн чинь тэр бол зөндөө зайч байна, дайч байна. Юмыг одоо төлөвлөх ямар ч аргагүй болчиход байна шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. За хэрэг За баярлалаа. хариул хэмжиж ирсэн яа. За